Hi guys, өглөө орой минь хэдүүл өнөөдөр шингийн шил буюу эпоксигоор тэр дундаа гар урлын эпоксигоор сонирхолтой зүйлүүдийг хийж үзнэ. Эпокси гэдэг нь болохоор юм шингийн шил аа. Та нар өмнө шингийн шил гэж сонсч байсан уу? Эпоксийн дотор болохоор барилгын, ахуйн, гар урлын гэдэг гурван төрөл байгаа. Барилгын эпоксигоор болохоор нэг барилгын гадна талын шилэн басаад байдаг шүү дээ. Тэрийг хийдэг. Ахуйн эпоксигоор болохоор одоо ийм шилэн ширээ ч юм уу, шилэн шал ч юм уу хийдэг. Гар урлын эпоксигоор болохоор одоо жишээлбэл та нарт хэвэн л байх юм бол ер нь юу л хийж болдог. Энэ болохоор номын хавчуулганы хэв байна. Энэ болохоор зүрхэн одоо жишээлбэл нэгээр тийм бүчний хайрцагч хийдэг. Дотор ингээд юу л юу хийж болохоор зүрхэн хэлбэртэй хэв байна. Энэ болохоор шилэн жазны хэв байна. Энэ болохоор хум байна. За тэгээд шилэн шатар, шилэн даалуу хийж болох юу л хэвэн левел ер нь бол юу хийж болдог би танарт шилээр ингээд шилийн эпоксигоор хийсэн юмрхүү зүйлүүдийн зургуудыг ингээд орлоод харуулъя заяа. За миний хувьд болохоор өнөөдөр шилэн номын хавчрууд хийж бодож байна. За тэгээд гар урлын эпоксиг нь болохоор 3-ыг харьцан 1, 1-ийг харьцан 1 гэдэг ийм хоёр төрлийн эпокси байдаг. 1-ийг харьцан 1 нь болохоор яг хоёр адилхан хэмжээтэй. Энээс нь 10 г урсан бол энээс нь 10 г урна гэсэн үг. Энэ нь болохоор 3-ыг харьцан 1 эпокси нь болохоор эндээс 3 г урсан бол эндээс 1 г урна гэсэн үг. 3-ыг харьцах 1 эпокси нь болохоор 72 цагийн дотор хатдаг. 1-ийг харьцах 1 эпокси нь болохоор 24 цагийн дотор хатдаг. Энэ арай удаан хатдаг эпокси байна. Тэгээд эпоксины хамгийн анхаарах хоёр зүйл нь болохоор нэгт хэмжээ алдаж болохгүй, хоёрт хутгалтаа дутууж болохгүй. Хэмжээ алдаад хутгалт дутснаас болоод нэг айгүй их бараанкууд гардаг. Би даад тийм одоо бараак өссөн юмнууд ингээд дараа нь харуулна заяа. Ийм хэмжээтэй цав байдаг. Энд одоо нэг даалуу ч юм уу, шатар ч юм уу арай их хэмжээгээр одог эпоксиг бол энэ чинь ингээд хэмжээг нь тааруулаад хутгах чинь арай жижиг болохоор одоо энэ тахаар ирэл хийх гэсэн үг. Тэгэхээр нэг удаагийн аяд удаагийн мотор нөр болно. За одоо хэдүүлээ эпоксигоор хий. Яг өөр мэдрэмжээр гайгүй тааруулдаг болохоор нэг хэмжээтэй. Одоо хамгийн чухал нь хутгалт байгаа. Ингээд нэг чиглэлийн дагуу тэгээд маш хурдан биш 10-аас 15 минут орчим бол хутгана. A few moments later. За ер нь маш сайн хутгалаа. Одоо энэ дээр болохоор өнгөө хийн. Энэ харагдаж байгаа нь болохоор эднэр болохоор юм саанууд байна. Эднэр болохоор юм шингүү өнгө байгаа. Эднэр болохоор юм мундаг өнгөнүүд байгаа. Гар урлалд ашигладаг эпокси, цемент, давс гэдэг юм. Гар урлалын дэлгүүрүүд дээр бол зөндөө байдаг юм өнгөнүүд байгаа. Тэгээд би болохоор цэнхэр өнгө айгуу баярлдаг юм. Цэнхрээр хийж бодож байна. Өнөөдөр мэдрэмжээр хийгээд тэгээд дахиад маш сайн утгана. За ер нь өнгөө маш сайн чигэд татгалаа. Мэдээж. За одоо хэмнэлийн эпоксигоор хийчлээ. Одоо дотор нь болохоор ийм гар урлалын хиймэл цэцгнүүд байдаг. Нэр чинь
За одоо энийг За одоо энийг ингэж үлдээгээд 72 цагийн дараа ямар болохыг бүгд харцгаая. 3 days later. За намын авчруу маань бэлэн болсон байна. Хотголт нь хэмжээ нь яг цаг сайн таарсан болохоор ингээд шил болдог. Тэгээд хэмжээ нь ийм уяа ч юм уу, гинт ч юм уу зүгээд ингээд намын авчруу. Одоо энэ нөгөө нэг хотголт нь ч юм уу хэмжээ нь таараагүй бокс болохоор ийм болчдөг. Мөн ингээд их чирэж болохгүй ингээд шууд падаар болж байхгүй. Тэгэхээр хамгийн гол нь хэмжээгээ тааруулах. Тэгээд хутгалтаа бас сайн хийх бол ер нь бол ингээд энэ болохоор нөгөө нэг даалууны гадна дэлхийн хайрцаг болохоор байсан. Тэгээд ингээд хэмжээ нь алдагдсанаас ч юм уу хутгалтын туцснаас болоод ийм болсон байна. За хэдүүл өнөөдөр шингийн шил буюу боксигоор намын авчурыг хийж сурлаа. Та нарт сонирхолтой санагдсан бол хайгаад үзээрэй. Маш олон төрлийн мэдээллүүд, сургалтууд бас зөндөө байт юм билээ. Тэгээд хэрэглэгддэг бүтээгдэхүүнүүд нь болохоор бүгдээрээ гар урлын дэлгүүрт байгаа. Тэгээд мэдээж бичлэгийн таалагдсан бол лайк, сабаа дарахаа мартваа. Дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Баярлалаа.